ширлэгдсэн байна уу? Хэрлэгдсэн байна. Баярлалаа. За ерөнхийдөө бол миний гол танилцуулах гэдэг сэдв юу вэ гэхээр зэрэг атомигийн яд тийм ээ. Тийм учраас бид нэр заавал төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Нэгэндээ уялдаа холбоотой ажилтдаг хүчтэй байх хэрэгтэй. Багийнхаа системд хамрагдаж чадахгүй хувийн тоглолт хийгээд байвал энэ бизнест хідээж хүсэхгүй за энэ бизнест өөрийнхөө зорилгыг одоо биелүүлж чадахгүй гэсэн үг. За хэдүүлээ нөгөө сургалтыг эхлэхдээ ураа үгээр эхлээд ураа үгээр дуусна гэж хэлсэн байгаа тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ микрофоноо нээгээд камера өгөөрэй. Саунд хийж харгеё. Та 준비하고 미크를 자 монголчууд маань микрофоноо өгөөрэй. Намайг 1 2 3 хэлэхэд бүгдээрээ ураа үгээр хэлээд эхэлцгээе. За 1 2 3 зүрх сэтгэлийг эрхэмлэх оюун бодлоо итгэл бат зогсож даруугаар үйлсэн амжилт юу ихээр зэрэг атомын өөрийн гэсэн багийг бий болгоно гэж ярьсан тийм ээ. Атомын одоо фантастик ч юм уу, атомын одоо family ч байдаг юм уу, эсвэл атомын happiness team гэдэг одоо бид нар багийг байгуулсан байна тийм ээ. Энэ багийн маань болохоор зэрэг нэгдсэн системийн үндсэн ойлголт нь юу гэхээр зэрэг багийн гишүүд одоо энэ багт орж байгаа бүх гишүүдийг одоо ойлгож байгаа мэдээлэл боловсрал бүх зүйл ижилхэн байх өөр мэдээлэлтэй хаагаа хинтэйг нэг өөр мэдээлэлтэй 100 аргагийн өөр мэдээлэлтэй гэсэн зүйл байхгүй. Бүгдээрээ яг илэрхийлэл арга барил бүх зүйлийг ижилхэн ойлгож аваад үр дүн ч гэсэн ижилхэн гаргах хэрэгтэй. Тийм учраас өрдөөсөө баглуутэйгээр нэгдсэн системийн сургалтыг бид нар заавал оруулж авах нь зөв юм аа гэдэг зүйлийг санал болгож байна. За үүнд ямар сургалт ордог гэхээр нэгдүгээр нөгөө бүх одоо сургалтууд байгаа тийм ээ, мэдээлэл сургалтууд байгаа. За хоёрдугаар тэгэхээр тэр сургалтыг эргээд хянаж авах хэрэгтэй. Үнэхээр тэр баг таны зааж байгаа сургалтыг энэ систем өөрөө болсон байна уу? Цаашдаа баг болонд өөрөөсөө үүсгэсэн хэрэглэгчдэд бизнес хамтрагчдад цааш нь дамжуулж гэнэ үү гэдгийг ардаас нь заавал хяндаг. Учраас Zoom сургалт дуусахад бид нар асуулт асуудаг. Өнөөдрийн сургалтаас та юу ойлгосон бэ? Юу мэдэж авсан бэ? Өнөөдрийн сургалтаас ойлгож авсан жоохон ч гэсэн одоо хэлэх зүйл байна уу? Эргээд та энэ сургалтыг анхааралтай сонссон байна уу? Энэ сургалтыг өөрийн болгож авч уу гэдгийг чинь бид нар заавал хянаж авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр сургалт хяналт за дараагийн 3 дахь зүйл нь бол дэмжлэг гэдэг зүйл байх хэрэгтэй. Энэ дэмжлэг маань нөгөө спонсоруудын маань яриад байдаг спонсорлох гэж яриад байгаа тийм ээ. Спонсорлох гэдэг зүйл маань өөрөө энэ дэмжлэг гэсэн үг тийм ээ. За тэгэхээр спонсор гэдэг хүн маань юу вэ гэхээр биднийг дэмжиж өгдөг хүмүүс ахна шүү дээ. Тэгэхээр энэ дэмжлэг маань бид нар юу дэмжүүлэх гээд байгаа гэхээр бид нар оноо дэмжүүлэх гээд байгаа юм биш. Бид нар одоо бүтээгдэхүүнийг бид нарыг дэмжээдэг гэж байгаа юм биш тийм ээ. Юу дэмжүүлэх вэ гэхээр бид нар зөвхөн сургалтыг л дэмжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр спонсор хүн болвол бизнес хамтрагч болон хэрэглэгч нартаа сургалт болон мэдээллийг үн төлбөргүй дамжуулах тэр одоо системийг спонсорлох буюу дэмжлэг үзүүлж за сургах чиглүүлэх хэрэгтэй хүн байгаамаа. Тэгэхээр зэрэг сурах, хяналт тавих, дэмжлэг гэдэг энэ 3 зүйлийг уялдуулаад за үүнээс үүдэлтэйгээр шинэ хүнээс одоо шинэ хэрэглэгчээс бид нар манлайлагч буюу бизнес эрхлэгч болтол одоо ингэж хөгжих энэ хөгжлийн системийг бий болгох нь өөрөө нэгдсэн системийн зорилго байгаамаа. Би хугацаанд мэдээлэлээ бүрэн дүр өгөхийг бас хичээж. За сургалтын системийн үндсэн чиглэлэн тэгвэл юу гэхээр зэрэг сургалт маань ингээд 4 одоо том шаттай байдаг тийм ээ. Нэгдүгээр энэ сургалтын зорилго нь юу юм? Юу зорих гээд байгаа юм тийм ээ? Ямар мэдээлэл өгөх гээд байгаа юм? За энэ зорилгоо тодорхойлох хэрэгтэй сургалтын. Дараа нь энэ сургалтын чинь сэдэв гэж юу юм?
яг ямар сэдвээр энэ сургалтаа бэлдээд байгаа. Сэдвэн доторх агуулга гэдэг нь юу юм? За тийм ямар хугацаатай энэ сургалтыг явуулах юм? 2-7 хоног явуулах юм уу, 1 сар явуулах юм уу? Эсвэл одоо манай энэ Zoom сургалтыг бүтэн жил явуулах юм уу гэдэг энэ сургалтын хугацаа гэдэг зүйл байна. Энэ хугацаанд дотор энэ мэдээлэлээ аваад бүрэн дүүрэн шаардлагатай. Төгсөж гараад амьдрал дээр практик дээр ажиллаа хийгээд үргэлжлүүлээд явна гэхээс биш 3 жил, 5 жил, 10 жил зөвхөн нэг зүйлээ давтаа сураад ах нь бол бизнесийн гол үндэс биш юм аа. Тэгэхээр энийг маш хурдан сураад төгсөж гарах нь бизнес эрхлэгчдийн, манлайлагчдын гол одоо хийх ёстой өөрөөгөөрөө ажиллана гэж би бол боддог. За тэгээд одоо манай Atomic-ийн бизнесийн одоо суурь шат буюу үндсэн ойлголт нь юу юм бэ? За үндсэн ойлголт нь бол мэдээж Atomic-ийн философи маш сайн мэддэг бастай. Энэ философи нь өөрөө absolute quality, absolute price гэдэг энэ системээ та бүхэн маш сайн ойлгож өгөх хэрэгтэй. Энэ absolute quality, absolute price-ыг бол Atomic-ийн юунд семинарууд дээр бол маш олон удаа наривчлалтайгаар маш олон том цолтонгууд заасан байгаа. За тэгэхээр энийг дэлгэрэнгүй сурахын тулд та магадгүй баг бизнес хамтрагчаас юм уу багийнхаа спонсороос асууж сурч болно гэсэн. За дараагийн төр үндсэн мэдлэг дотор юу байдаг гэхээр бүтээгдэхүүний ангилал хэрэглээний ойлголт. Бүтээгдэхүүний мэдэхгүйгээр бид нар энэ бизнесийг цааш нь явуулахгүй тийм ээ. За Atomic компани гол үндэс нь юу вэ? Бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнгүйгээр хизээж энэ бизнес цаашаа явахгүй. Тэгэхээр зэрэг та бүхэн бүтээгдэхүүний ангил сурах хэрэгтэй. Ямар ангиллын ямар бүтээгдэхүүн байгаа? Эрүүл мэнд үү, гоо сайхан уу, ахуй хэрэглээ юу, хоол хүнс үү, хувцс хэрэглэл үү, эсвэл электрон бараа юу тийм ээ. За яг эднэрийгээ сайн нарийн ангилаад хэрэгтэй. Жишээ нь нарны тос хэдэн төрөл байдгийг, гоо сайхны бүтээгдэхүүн хэдэн төрөл байдгийг. Тэр хэдэн төрөл дотроос юуг нь юунд ангилах юм гэдэг ангилдаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ингэжээж бид нар тухайн хэрэглэгчтэй хэрэгтэй бүтээгдэхүүнийг хүргэх ажлаа хийнэ гэсэн. Үе мөчн өвдөд байгаа хүнд би гоо сайхан яриа суугаад байж болохгүй гэсэн үг тийм ээ. Эсвэл одоо арсны асуудалтай хүнд би хэмүү гэж яриад байж болохгүй. Тэгэхээр тухайн хүн тухайн хэрэглэгчдэд ямар асуудал байна гэдэгтээ та бүтээгдэхүүн танилцуулахын тулд өөрөө бүтээгдэхүүний ангил сурах хэрэгтэй. Энийг хэрэглээд ийм үр дүн гаргана. Ийм зүйлийг хэрэгэлдэм а гэдэг бүх бүтээгдэхүүнийхаа ерөнхий ойлголтыг нь бол мэддэг байх шаардлагатай гэдгийг бол санал болгож байна. За 3 дугаар зүйл нь болохоор бинары систем тийм ээ, хоёр хөлтэй. Бинары системийн бүтэц болон урамшуул авах төр үндэс нь юу юм бэ гэдэг. Энэ бол маш том сэдв. Энэ бол ерөнхийдөө Atomic-ийн бизнест орж ирж байгаа Atomic-а огт мэдхгүй шинэ бизнес эрхлэгчтэй үед бол хамгийн номер 1 асуудал. Надаас маш олон хүмүүс ингэж асуудаг. За би танаа Atomic хэрэглэгч болоод ингэж бүртгүүлчихье. Би ингээд танаа Atomic дийлсчихье. Тэгээд ямар одоо системээр яаж урамшуул авдгийг, хэдэн төгрөгийн ашигтай ажиллахыг, надад одоо ажилласаа гадна нэмэлт урамшуул орлого хэрэгтэй байна. Би танаад бүртгүүлээд орчих юм бол яаж орлого урамшууллаа авах уу гэд хамгийн анхны асуулт нь энэ системийн бүтэц буюу урамшууллын үндэс ойлголтыг авах гэж хүмүүс хичээдэг. Тэр энийгээ та бүхэн маш сайн мэддэг байх шаардлагатай гэсэн. За дөрөвдүгээр том одоо системийн үндсэн чиглэл нь юу вэ гэхээр хэрэглэгч ба бизнес эрхлэгч хоёрын ялгаа. Энийг бол 1-2 хоногийн дотор сурах ёстой ийм сэдв байгаа. За хэрэглэгч хүний хувьд бол ямар байх ёстой, бизнес эрхлэгч хүн ямар байх ёстой. Энэ хоёрын ялгааг бид нар ойлгож чадахгүй. Зарим хүмүүсүүдийн хувьд бол өнөөдөр 2 жил, 3 жил өөрийгөө бизнес эрхлэгч гэж хэлж байгаа боловч хэрэглэгчийн хэмжээнд ажиллаад байна. Бизнес эрхлэгч, манлайлагч тийм ээ. За үнэхээр одоо энэ сүлжээний маркетингийг тултан хийж байгаа бизнес эрхлэгчийн хувьд тэр одоо мундаг хүний хувьд ямар байх ёстой, ямар үлгэр дуурайлтай, юу мэддэг байх ёстой тийм ээ. Өөрөө ямар багийг удирдах авч явж байгаа гэдэг ойлголтоо одоо хүртэл мэдэхгүй, ямар сургалтанд суух ёстой, ямар семинарт суух ёстой, ямар багийн хуралд суух ёстой, би өөрөө ямар хичээл багтаа орж заах ёстой юм бэ? Миний одоо бизнес эрхлэгчийн хувьд, манлайлагчийн хувьд би энэ зэргийн мэдлэг боловсралтай байх ёстой шүү гэдгээ одоогийн ч ойлгохгүй явж байгаа хүмүүс бол өнөөдөр хэрэглэгч юм а гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр та хэрэглэгч үү, бизнес эрхлэгч үү гэдэг ялгаагаа бас ойлгож ухаж за тэрэн дээрээ суралцах энэ 1-2-7 хоногийн ийм шат байдаг бахнэ. За хэрэглээний шат. За бид нар одоо яг энэ бизнесийн системийг ойлгохдоо юу хэрэглэх гээд байгаа гэдэг зүйл байгаа. За энэ нэгдүгээрт нь болохоор өөрийгөө болон бүтээгдэхүүний танилцуулах чадвар эзэмших хэрэгтэй юм байна. За тэгэхээр зэрэг ямарваа нэгэн сургалт, семинар, за
Zoom сургалт ч бай, одоо энгийн семинарууд ч бай, багийн хуралч бай, багийнхандаа хичээл явуулах ч бай. Энэ бүхэнд бид нэр өөрийгөө тодорхой хэмжээгээр танилцуулах чадвар суурилнаа. Энэ бол заашгүй байх шаардлагатай асуудал байдаг. За хоёрдугаар нь гэвэл бүтээгдэхүүнээ танилцуулах чадвартай байх хэрэгтэй. За таны бүтээгдэхүүн танилцуулалттай одоо ямар хэмжээний хүн бэ? Энэ бизнест хэдэн жил ажиллаж байгаа? Энэ бизнест ямар цолтой, ямар орлоготой, ямар ашигтай гэдгийг чинь хамгийн түрүү сонирхож ирдэг. Тэгэхээр зэрэг энэ талаар 1-2 минутын танилцуулга хийх чадвар суурьтай. За хоёрдугаар нь болохоор зэрэг өөрийн атомын туршлага хэрэглэгчийг танилцуулга хийх 5 алхам байдаг. Энийг бас сурсан. За тэгээд дөрөвдүгээрт нь PV хянах болон орлогын тооцоо хийх арга. За багийнхаа хоёр талынхаа багийн PV-г яаж хямдгийн, яаж орлогот нь тэнцвүүлдгийн, за яаж энийгээ байнга хянах уу гэдэг тал дээр та бүхэн бас маш сайн мэдээ байх хэрэгтэй. За орлогынхаа тооцоог яаж хийдэг юм. За баруун талдаа тэд болсон баха зүүн талдаа яаж тэнцвүүлэх үү гэдэг энэ аргаа бид нар 2-р шатандаа суралцах хэрэгтэй байна. За 2-р шатны 5-дугаарт нь болохоор зэрэг ажлаа төлөвлөх 3 өдрийн циклтэй болох хэрэгтэй. Энэ маань 2-оос 3-7 хоногийн хэмжээтэй эхний ээлжинд болоод суралцсан гэсэн. Тэгэхээр 3 өдрийн дотор ийм ажилхийн дараагийн 3 өдөр дотор ийм ажилхийн тэрний дараагийн 3 өдөр ийм ажилхийн гэсэн 3 хоногийн циклээр ажлаа төлөвлөөд эхлэрээ гэсэн үг шүү. За мандалагчийн шат буюу лидерийн шат тийм ээ. За хэрэглэгчийн хувьд бол бид нар ондоо тусдаа зүйл ярьдаг. За манлайлагчийн хувьд бол бас өөр одоо яриа бидэрт өрнөө. За ингээд зэрэг манлайлагч хүмүүс маань нэгдүгээр бага удирдах, сургалт явуулах чадвар одоо олж авах хэрэгтэй. За энэ чадвар суурилга тохиолдолд та баруун зүүн тал руугаа олон хэрэглэгч, олон бизнес эрхлэгч үүсгэх боломжгүй маа гэдгийг хатуу сануулъя. Баруун талдаа маш олон бизнес эрхлэгч үүсгчээд өөрийгөө спонсор, өөрийгөө манлайлагч гэж бодоод баг удирдах, сургалт явуулах, тэр багтаа сургалт явуулах чадваргүй бол бас учир дутагдaltaй. Байнга спонсороо гуйгаад спонсороо хурж ирээч, бид нар сургалт явуулаач. Спонсороо та Zoom явуулаач. Би нэг хідэн хэрэглэгчээ оруулаад, бизнес эрхлэгчээ оруулаад танаас юм сурах гэсэн ингээд дэвэл та өөрөө манлайлагч болж чадахгүй. Тэгэхээр та өөрөө эхлээд чадвар суурилах хэрэгтэй. За хоёрдугаарт нь хамтрагчдыг сургах одоо ганцаарчилсан болон Zoom сургалт явуулах арга гэж байдаг. За тэгэхээр та тухайн хүнтэйгээ яг ганцаарчилсан уулзалт хийж болно. За ганцаарчилсан уулзалт хийхдээ ганцаарчилсан сургалт хийх нь илүү үр дүнтэй байдаг. Магадгүй 3 юм уу, 5 юм уу, 10 хүн, 20 хүн суулгачаа сургалт явуулахаас илүүтэйгээр ганцаарчилсан буюу яг тэр хүнд тулж ажилласан сургалт илүү үр дүнтэй байдгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За дараагийн Zoom сургалт явуулна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр магадгүй холын харилцаанд байгаа одоо спонсорууд байгаа тийм ээ. Хаа байгаа Солонгост байгаа спонсорууд, хаа байгаа Бразилд байгаа, хаа байгаа одоо Хятадд байгаа ч юм уу ингээд спонсортойгоо холбох. Магадгүй би өнөөдөр Улаанбаатар хотод байж зүү хараа дархан хинтээ ар хангаа хөвсгөл гээд байгаа бизнес хамтрагчтайгаа мэдээлэл өгөхийн тулд мэдээж би Zoom-ээр холбогдох боломжтой тийм ээ. За ганцаарчилсан сургалтыг Zoom-ээр бас өгж болох юм байна гэдгийг сануулж байгаа шүү. За 3 дахь зүйл нь манлайлагчийн хувьд болохоор багийг идэвхжүүлэх урамшууллын соёлыг бий болгох хэрэгтэй байна. Тэр урамшууллын соёл одоохондоо их айхтар нэвтрээг байгаа. Гэхдээ бид нар багийг идэвхжүүлэхийн тулд тодорхой хэмжээний урамшуулал, бэлэг тийм ээ. За баг дотроо хөөрхөн промошн юм уу, баг дотроо хөөрхөн уралдаан зохион байгуулад тэр уралдаанд төрүүлсэн идэвхтэй оролцсон гишүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож авах ийм системийг бас баг дотроо явуулж болно. Энэ маань илүү багийг идэвхжүүлэхэд тусдын болдог. Одоо нэг хөшөөрөг болдгоо гэсэн. За тэнцвэртэй бинарийн бүтц байгуулах стратегийг суралцах хэрэгтэй манлайлагчийн хувьд бол за мөн манлайлалын 4 зарчим гэдэг зүйл байдаг. Энийг бол 1 сарын дотор сураад тусах хэрэгтэй гэсэн. За сургалтын зорилго болон үр дүн. За бид нар маш их зүйлийг сурж байгаа үр дүн нь яаж гараад ийн гэдгийг бид нар ойлгохгүй байгаа тийм ээ. Сураад байдаг бас сур бас дахин сур гэлээдэг. Тэгэхээр яг энэ сургалтыг өгөөд байгаа маш олон удаагийн Zoom хийгээд байгаа, маш олон удаагийн багийн болон танхимын сургалт хийгээд байгаа, семинаруудад суугаад байгаа. Эдний тэгвэл үр дүн нь юугаар идэрч гарах юм бэ гэдэг зүйл байгаа тийм ээ. За энэ маань болохоор зэрэг хүн бүр атомын систем урамшуулад бүтээгдэхүүнээ бүрэн ойлгодог байх хэрэгтэй. Тэр атомын системийг мэдэхгүй, урамшууллыг яаж авдаг ойлголтоо мэдэхгүй. Яг энэ Пайнорыг бүтцэн нь өөрөө юу юм?
бүтцэндээ яаж оролцох хэвтэй. Энэ ерөн системийн бүтэц гэж юу юм гэдгийг ойлгохгүй байгаа тохиолдолд бас энэ нөгөө сургалтуудын зорилго маань одоо дутуу байна л гэсэн. За хоёрдугаарт нь шинэ гишүүн 1 сарын дотор эхлэх төвшинг бол бий болох хэвтэй. Тэгэхээр зэрэг таны багт шинэ гишүүн бизнес эрхлэгчээр орж ирж байгаа бол тэр хүн маань юу эзэмших ёстой вэ гэхээр зэрэг хоёр талдаа хэрэглэгч үүсгэж бүртгэж чаддаг бүртгэлийн системээ ойлгож чадах хэмжээнд суралцах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бүртгэл бидний одоо бизнесийн амжилтын 80% гэж солонгочууд спонсорууд маань биднэрт хэлдэг тийм ээ. Яагаад 80% вэ гэхээр зэрэг бүртгэл тийм чухал асуудал байна. Бүртгэлээ бид нар зөв хийсэн тохиолдолд бүртгэлээ зөв зооцсон тохиолдолд бидний бизнесийн 80% нь тэнд одоо гүйцэтгэл нь бий болсон явж байна л гэсэн. Тийм учраас бүртгэл яах ёстой юм, баруун талдаа ямар хүмүүс оруулах ёстой, зүүн талдаа ямар хүмүүс оруулах ёстой. Өөрийнхөө одоо танилын жигсаалтаа хэд хуваах ёстой. Тэр хуваасан улсуудаа яг баруун зүүн талдаа хин хэнийг нь яаж заах ёстой. Та өөрөө баруун талдаа хэрэглэгч буюу бизнес эрхлэгч үүсгэхийн тулд та өөрөө ямар төвшөнд байх ёстой юм бэ гэдгээ шинэ гишүүн маань 1 сарын дотор суралцаад тусах ёстой. Энийг та бүхэн маш сайн ойлгож аваарай. За мөн дээрээс нь сургалтын одоо зорилготой 3 сарын дотор идэвхжих төвшин буюу эрхлэнгийн дараагийн төвшинлөө 3 сар дотор орох ёстой. Одоо хүртэл орч чадахгүй хүмүүс манай багт байгаад байгаа тийм ээ. 3 сарын дотор та доор хаяж хоёр талдаа нэг идэвхтэй гишүүн буюу бизнес эрхлэгчийг үүсгэх хэмжээний өөрөө чадварсан байх ёстой. Өөрөө л бусдыг ч гэсэн бизнес гишүүнээр оруулж ирэх тэр одоо чадварыг суйрлуулах ёстой. Энэ маань бол та бүхний 3 сар дотор хийх ёстой ажлын нэг төвшин. Энэ бол идэвхжих төвшин гэж хэлээд байгаа шүү тийм ээ. За энэ эхлэх төвшин, идэвхжих төвшин, удирдах төвшин гэдэг энэ 3 төвшнөө та бүхэн маш сайн ойлгоод аваарай. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг удирдагч. За удирдах төвшин. За энэ маань тодорхой хэмжээний цолонд хүрсэн бага удирдах чадвартай улсуудыг хэлж байгаа. За баг бүрдүүлж сар бүрийн өсөлтийг хянах чадвартай болох ёстой. Нэгсэндээ баруун зүүн талдаа бага өсөгцөн тэр баг маань сар бүрийн өсөлт нь хэр хурдтай явж гин, хэр хөгжиж гин, альтайдл нь хөгжил муутай байгаа гэдэг. Тэрэн дээрээ би яаж ажиллах вэ гэдэг багийн өсөлтийг одоо хяналтыг хийх, за зорилгыг бүрдүүлэх, за тэр баг дээрээ төлөвлөгөө гаргаж ажиллах чадвар суурилсан маань удирдах төвшин гэж байна. За сургалт ямар хэлбэрээр явагдах ёстой юм бэ гэхээр за надад хэдэн минут вэ? За надад 9 минут үлдсэн байна. За ямар сэдвээр явагдах ёстой вэ гэхээр мэдээж онлайн сургалт гэж байгаа тийм ээ. За онлайн сургалт маань Zoom-аар явагдана, Telegram-аар явагдана. За мөн дээрээс нь YouTube бичлэг буюу за лайваар шууд явагдаж болно. За мөн Atomy сайтын Channel Atomy гэдэг одоо сургалтуудыг бас авч болно. За энэ бол онлайн сургалт бол ихэнхдээ бид нэр Zoom-ээр яваад байгаа тийм ээ. За бусад одоо системүүдийг бас ашиглаж болно. За заавал онлайн сургалт Zoom-ээр явагдахгүй маа гэхэд бид нар одоо Telegram дээр хэдэн зуун хүний групп үүсгээд шууд видео колл хийгээд бүх хүмүүсүүдээ яг Zoom шиг оруулж ирээд ярьж бас болдог байгаа. За мөн дээрэс нь одоо жишээ нь одоо яг ингээд нөгөө дэлгэцэн дээр сургалтаа шеэрлээд ингээд хийж болохгүй ч гэлээ гэсэн магадгүй бид нар Facebook-ийн групп чат нээсэн те групп чат дээрээ хөрх мэдээллүүдээ оруулаад тэн дээрээ бас нөгөө видео колл хийгээд ингээд онлайн сургалтаас явуулж болно. Аль болох одоо болгоё бүтээ гэх юм бол бүхэл сувгуудыг бид нар ашиглах боломж бол байгаад байна. За дараа нь болохоор зөв офлайн сургалт. Би нөгөө түрүүчийн хичээл дээр заасан те онлайн офлайнаа ялгаарай гэж. За ч гэсэн офлайн бол танхимын сургалтыг хэлээд байгаа. 7 хоног бүр багийн уулзалт, багийн сургалтаа танхимаар хийж явах хэрэгтэй. Тэгэхээр 7 хоногт танаа баг нэг удаа ч юм уу за 2 удаа ч юм уу багийн сургалтаа хийдэггүй бол тэр баг одоо үндсэндээ суурьтай, тогтвортой за ажиллах боломж маань нуран унана гэсэн үг. Тэгэхээр 7 хоногт нэг удаа багч нь заавал уулзаж багийн сургалт уулзалтаа хийж явах хэрэгтэй. Энэ дээрээ та багийнхаа бүх одоо бизнес эрхлэгч нарыг хянах боломжтой гэсэн. За 3 дугаарт нь болохоор зэрэг өөрөө хөгжих материал. За энэ онлайн, офлайн болохоор бусдын одоо тусламжтайгаар хийдэг зүйлүүд ахна энэ тийм ээ. Заавал спонсор буюу манлайлагч хүн та нарыг удирдах чиглүүл сургалтаа явуулах хэмжээнд байх нь. За тэгвэл өөрөө хөгжих материал нь болохоор PDF одоо файлаар гарын авлагууд хүлээн авч одоо суралцах боломжтой видео хичээлүүд байгаа. За асуулт хариулт буюу зөвлөгөө. За мөн зөвлөгөө авах дадалт суйрлах тийм ээ. За та спонсортойгоо
заавал холбогдчих хэвээр өөрөө хөгжихийн тулд за ингийн тулд та спонсортойгоо холбогдоод спонсортой зөвлөгөө авах хэвээр асуух асуултаа авах хэвээр за асуултандаа хариултаа авах хэвээр энийг та заавал дадал болгож суйрлуулах хэвээр за видео хичээлүүд муу ялгах Atomy сайтын Channel Atomy гэдэг цугнаас та бүхэн видео хичээлүүдээр суралцаж болно. За YouTube дээр болохоор маш олон бичлэгүүд байгаа тийм ээ. Орчуулсан бичлэгүүд байна. Орчуулаагүй бичлэгүүд байна. За солонгос хэлтэй, англи хэлтэй, орос хэлтэй хүмүүс болоод за YouTube-ээс шууд ингэж Atomy-гийн мундаг одоо мэдээллүүдийг авах боломжтой байгаа гэдэг. Тэгэхээр та бүхэн өөрөө бас хөгжих хэрэгтэй. Дандаа спонсорыгоо хараад дандаа хин нэг нь танд бэлэн хоол май гэд өгчээж тэр хоолыг идээд за одоо би хөгжих нэ гэж суугаад ээж болохгүй байх нь тийм ээ. Та өөрийнхөө төлөө өөрөө би яаж хөгжих вэ? Ямар мэдээллийг би өөрөө олж хайж илрүүлж суралцах уу гэдэг тал дээр өөртөөс анхаарал хандуулах хэрэгтэй байх нэ. За баг болгонд өөрийн гэсэн ураа гэж байх хэрэгтэй тийм ээ. За магадгүй би энэ дээр зүгээр жишээ авсан байгаа шүү. Миний одоо харж байгаа өнцгөөс бол Atomy-гийн хамгийн том гол зорилгын ураа нь юу вэ гэхээр зэрэг суралц, дамжуул, манлайлагч бол гэдэг ийм одоо ураатайгаар ажиллавал илүү зүгээр. Та эхлээд өөрөө суралцсныгаа хин нэгэн дамжуулж явах хугацаанд та тэр тэргүй манлайлагч болоод хөгжих боломжтой гэсэн үг. Энэ гурван зүйлийг одоо спонсор хүн буюу Atomy-гийн бизнес эрхлэгч эзэмших ёстой. Ингээд та өөрийгөө цааш нь хувьлаад яг тань шиг тийм ээ. Яг одоо гэрлээ шиг, яг отмаа шиг, яг цооч шиг ийм одоо манлайлагч бизнес эрхлэгч нар танаас үүсээд гарна гэдэг маань өөрөө илүү чухал зүйл байгаа. Тэгэхээр та одоо өнөөдрийн энэ одоо багуудын манлайлагчид одоо энэ багуудыг удирдах байгаа удирдагч шиг ийм хин нэгэн хүн таны доороос гарч ирээсэ гэж хүсэж байгаа бол та өөрөө ихтэй сурсан зүйлээ дамжуул ингэж таны одоо баруун зүүн талаас одоо мундаг лидер манлайлагч төрнөө гэсэн үг шүү. За дээрээс нь би жоохон нэмэлт мэдээлэл өгчээ. 4 минут үлдсэн байна. За Atomy-гийн системийн үндсэн ойлголт нь болохоор зэрэг би сая хэлсэнтэй бүтээгдэхүүн, бизнесийн бүтэц, боловсрол, соёл, хүний хөгжил. За энэ 5 зүйлийг бол Atomy компани биднэрт санал болгодог гэсэн. За энэ 5-ыг л та бүхэн одоо ингээд суйрлуулад өгөөч. Энийг одоо нэгдсэн системийн тогтолцоо гэж бид нэр үздэг. За бүтээгдэхүүний тогтолцоо тий. Бүтээгдэхүүн маань өөрөө би түрүүч хичээлдэр заасан absolute quality, absolute price буюу төгс чанар, төгс үнийн зарчимд бол суурилдаг байх нь. Энэ бол Atomy компани үндсэн философи. За өндөр чанартай бүтээгдэхүүнийг мэдээж маш олон хэрэглэгчдэд нийтэд хүртээмжтэй үнээр нийлүүлэх бол Atomy-гийн бизнесийн гол үндсэн суурь юм аа. За маркетингийн систем, Pioneer систем тийм ээ. За Atomy-гийн Pioneer бүтцтэй сүлжээний маркетингийн систем ашигладаг байх нэ. Та зүүн болон баруун хоёр баагаа байгуулж тухайн хоёр баагийг тэнцвэртэй идэвхжлээс урамшуул авдаг. Тэгэхээр баруун зүүн тал маань хэр тэнцвэртэй одоо оноо орж ирж гэн хэр тэнцвэртэйгээр хөгжиж гэн гэдэг маань таны урамшуул авах үндэслэн болно гэсэн. Тэгээ мөн дээрэс нь маркетингийн энэ Pioneer системийн үндэс нь хамтдаа өрсөж, хамтдаа дэвшцгээе гэсэн энэ зарчим суурилдаг байх нэ. Тэгэхээр ямар зарчимтай байх нэ гэдгийг та бүхэн бас анхаараарай. За сургалт болон боловсролын систем. За энэ боловсролын системд болохоор зэрэг бид нэр Atomy-гийн Success Academy, One Day семинар, за центрийн одоо уулзалт сургалтууд, онлайны сургалтууд, мөн онлайн центрийн одоо энэ сургалтууд одоо энэ сургалтуудын тогтолцоотой байх нь байна. За мөн одоо энэ хүү систем нь гишүүдийн мэрэгжлийн ур чадвар, манлайлал, хүний хөгжил, бизнес сэтгэлгээг илүү хөгжүүлэх зорилготойгоор сургалт системийг явуулдаг байх нэ. За нөгөө соёлын систем гэж бид нар ярьсан тий. За сайн хүмүүсийн сайн байгууллага гэх одоо ийм зорилготойгоор орчуулахад бол ийм зорилготой байдаг байх нь. Тэгээд нөгөө Atomy чинь 3 том соёл дээр тулгуурладаг тийм ээ. Хамтдаа хөгжих соёл, талархах соёл тэгээд. За энэ 3 соёлыг бол Atomy компани хэрэглэгчтэй болон бизнес эрхлэгчтэй илүү одоо төлхөө санд олгодог. За Atomy-гийн системийн зорилго нь юу юм? Хүн бүрт боломж олгохыг хичээдэг. За энэ ямар зорилго гэхээр нас хүйс, боловсрол, одоо мэдлэг, чадвар бүх юм хамаарахгүйгээр бүх хүн энэ бизнесийг хийх боломжтой шүү гэдэг боломжийг олохыг хичээдэг. За хоёрдугаарт нь болохоор тогтвортой орлого, сайн сайхан амьдралыг бий болгоосай гэдэг ийм эрхэм зорилготой байдаг. За гуравдугаарт нь өөрийгөө хөгжүүлэх, бусдыг хөгжүүлэх соёлыг
төлөвшүүлэхийг бол хичээдгээ. За дөрөвдүгээр болохоор тусламж ба талархал тулгуурласан хамтын өсөлтийг бий болгодог. Тэгэхээр та багийнхандаа байнга тусалж явах хэрэгтэй, байнга талархаж явах хэрэгтэй. Хизээч багийнхандаа одоо гомдолж юу гэдгийг багийнхнаасаа одоо багийнхныгаа бизнес эрхлэгчдийгээ мөнгө гэж харж, оноо гэж харж ажиллаж болохгүй нэ гэдгийг та бүхэн санал болгож байна гэсэн. За ингээд 8 цаг 29 минут болцсон байна. Үүгээр бол миний мэдээлэл бол дуусчээ. За энэ мэдээлэл маань цаашаа бүр 20 хуудастай байгаа. Энийг дараагийн одоо миний ээлж болох өдрөө би үргэлжлүүлээд дамжуулъя гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.